Тусгаар тогтнол шүлгийг унших арга хэмжээг 2017 онд Сүхбаатарын талбайд Баянгол дүүргийн оюуны ундраа цогцлбарын 3333 сурагч Монгол Улсын газрын зургийг бүтээж шүлгийг дуу нийлүүлэн уншиж байсан бол өдгөө 10 дахь удаага Хинтээ аймагт үргэлжилж байна. Чингисийн төв талбайд орон нутгийн 820, оюуны ундраа сургуулийн 200 орчим хүүхэд нийт 1000 сурагчид тусгаар тогтнол Чингис шүлгүүдийг хоолой нэгтгэн уншин сонирдууллаа. Монгол хүн бол төрснөөрөө бахархаж байна. Бас Чингис хааны үр удам болсноороо тусгаар тогтнол суулс гэдгээрээ бахархаж байна. За шүлгээ хэр сайн одоо зээшлээ. Ер нь бол тэгээд ер нь багш нар маань бэлдүүлээд тэгээд ер нь шийдсэн. Яг шүлэг унших тэр мөчид ер нь ямар амгшил төржээ? Монголоор бахархах амгшил төрж байсан. Ер нь бол тэгээд монгол хүн болсноороо баярлаа. Тэгээд ер нь шүлгээ уншихтаа их л амгшижлаа. Монгол хүн болсондоо их баяртай байна. За ер нь бол гэхдээ бид нар энэ тусгаар тогтнол гэдэг юмыг одоо бид нар авч үлдэх ёстой болохоор ер нь бол энэ үйл ажиллагаа надад их таалагдж байгаа. За хэдүүлээ одоо сургуулиасаа хүрэлцэн 31 үйл ирсэн. Манай сургуулиасаа бол манай ингээс бол 31 хүүхэд ирсэн байгаа. Баярсан. Гоё хот байна. Энэ шүлгийг унших тэр мэдрэмж ямар байсан? Ер нь гоё байсан да. Оюуны ундраа цогцлбор сургууль нь энэхүү тусгаар тогтнол шүлгийг 10 дахь удаага хаврын ханш нэг цагаар уншдаг бөгөөд үүнийг 21 аймагта түгээн дэлгэрүүлэх зорилгоор хамгийн анхны шилжин явах цомыг 2025 онд Хинтээ аймагт гардуулж ирсэн төвхтэй юм а. За манай сургууль 10 дахь жилдээ тусгаар тогтнол үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа. Тэгээд энэ жил шилжээ явах цом маань Хинтээ аймагт ирснээр Хинтээ аймаг манай сургуультай хамтран зохион байгуулж байгаа. За энэ өдрөө яг энэ оны энэ өдөр бүх Хинтээ аймгийн сумдууд болон Хинтээ аймгийн төв, Сүхбаатарын төв талбай дээр энэ шүлэг маань нэгэн зэрэг уншигдаж байгаа. За энэ цом бол нодлон Хинтээ аймагт шилжигдэж ирсэн анх удаа аймаг дангаараа хийж байгаа гэсэн үг. Нодлон болохоор яг 2025 онд бид нэр үндэсний хэмжээнд бүх 21 аймагта нэгэн зэрэг мөн уншиж ирсэн. Ирэх жил Дорнот аймаг шилжээ явах цомыг хүлээн авч байгаа. Одоо Сүхбаатарын төв талбай дээр. За энэ жил Их Монгол Улс байгуулагдсны түүхт 820 жилийн болж байгаатай онцлог бөгөөд Чингис хааны төрсөн нутаг Хинтээ аймагт тусайг тэмдэглэн өнгөрүүлнэ гэлээ. Хинтээ аймагта хэд хэдэн газрууд тэр дундаа одоо Бэндэр суманд, Дэлгэр хаан суманд, аймгийнхаа Чингис хотод мөн одоо Чингис хаантай холбоотой бүхэл газруудад одоо бас үйл ажиллагаа явуулахаар одоо төлөвлөгөөнүүд бол тусгаж өгсөн байгаа. Тэгээ энэ одоо ажлын хэсгээс бас удахгүй бас танилцуулагдах байхаа. Тэгээ энэ жилийн хувьд бол олон одоо их арга хэмжээнд болж байгаа. Жишээ нь ихэд бол одоо их бурхан халдун хайрхны маань одоо төрийн тахлах болно. Мөн одоо хар зүрхний хөхнөрийн төрийн тахлах болно. Гэх мэтчлэнгээр одоо Их Монгол Улс байгуулагдсантай холбоотой олон ажлууд хийгднэ. Одоо хэрлэнгийн хөдөө аралт одоо бид бүхэн бас 820 жилийн ойг тохиолдуулж одоо бас арга хэмжээ хийхээр саналаа өргүүлсэн. Мөн одоо Бэндэр суманд одоо бас ажил зохион байгуулахаар саналаа хүргүүлээд ингээд байж байна. За хүүхэд залуус эх оронч үзэл, их хэл, соёлын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, түүхэн ухамсарыг бэхжүүлэхэд чухал үйл явдал болж байгаа юм а. Анх алтрагны Бородууны жижигхэн хэмжээний уралдааныг дадал суманд 1994 онд зохион байгуулж, түүний дараа 1996 онд Бэндэр суманд зохион байгуулагдаж явсаар 2 жилд нэг удаа Бород гэх тодтолтой сум, аймаг, хотуудад дамжин үргэлжилт олон улсын наадам болон өргөжсөн байна. Олон улсын хэмжээнд болж буй энэхүү наадамд Хинтээ нутгаас оролцогчид урьдчилан шатны шалгаруулалт буюу бага алтрган наадмыг хийдэг уламжилтай. Энэхүү уралдааныг дадал суманд зохион байгуулж Хинтээ аймгийг төлөөлж оролцох хүмүүсээ сонгон шалгаруулж дуслаа. За бид бол энэ 2 жилд нэг удаа болдог олон улсын алтрган наадам оролцоо шалгаруулах зорилгоор одоо бас энэ Бород Тэмүүлгээ донд бага алтрган наадам зохион байгуулдаг. За энэ удаагийн бага алтрган наадам маань дадал суманд зохион байгуулагдаж байна. За өнөөдөр энэхүү бага алтрган наадамд бол 7 сумын 80 орчим одоо бас ардын аяснууд оролцож энэхүү мөрөчөнд бас уралдлаа. Бородын одоо энэ хэл соёл тэгээд ахуй, зан заншил, өвөл уламжлал энэ бүгдийг одоо бас
төвийн дэлгэрүүлэх орчин үеийн хүүхэд залуучуудаас өвлөлийн уламжлалт зорилгоор одоо энэхүү байгууллагын зохион байгуулдаг. За ингээд одоо бид ингээд энэ байгууллаганд оролцсон нийт 9 төрлөөр зохион байгууллаа. За 9 төрлөөр төрийн байгуулсан ер нь бүх төрлөөр төрийн байгуулсан оролцогчд маань Хинтээ аймгийн төлөөлөд 7 сарын 1-ээс 5-ны хооронд Улаан удаа зохион байгуулах их алтрагын наадмад оролцох эрхээ авч байгаа. Багалтрагын наадамд Дадал, Бачрет, Бэндэр, Цэнхэрмандал, Хэрлэн, Батноров, Бэрх гэсэн сумдаас нийт 80 гаруй иргэд 9 төрлөөр өрсөлдөж шалгаруултанд оролцсон юм а. Төрөл турс бүрээс дэглэр байран шалгарсан иргэд алтраг нь олон улсын наадамд оролцох эрхээ авч байгаа нь энэ юм а. За бид бүхэн бол Цэнхэрмандал сумын Ардын авьяастан болон Цэнхэрмандал сумын ерхий боловсролын сургуулийн сурагчтай хамтаар 4 өдрийн бүрэлдэхүүн ирж оролцсон. За тэгээд Бурайд яруу найраг, Бурайд эсээ бичлэг орчин үеийн дууны насны ангилалд оролцсон байгаа. Энэ жил яруу найргийн төрөлд болон эсээ бичлэгийн төрөлд ирсэн. Тэгээд 2024 онд болгон наадманд бол их алтрагын наадмын тэргүү авч ирсэн. Тэгээд тэр утгаараа нэг яруу найраг дээр бол нэг төрүүлсэн дахин төрүүлэх боломжгүй гээд ерөнхийдөө яруу найргийн төрөлд нөлөөлөд тэгээд эсээ бичлэгийн төрлөөр оролцсон. Бага алтрагын наадамд анх удаа оролцож Хинтээ аймгийнхаа Хэрлэн сумаас оролцсон. За тэгээд энэ сайхан уламжлалт одоо баяр наадмаараа Дадал сумдаа ирсэндээ маш их талархалтай байна. Маш их баяртай байна. Бурайд ардын дууны төрлөөр оролцсон. Тэгээд өчигдөр тэмцээн маань болсон. Өнөөдөр дөнгөө хүлээгээд иж байна. Тэмцээн уралдаан маш сайхан болж өндөрлөлөө. Төрүүлнэ гэж юусоо бодоагүй. Гэхдээ багаас маань ээж маань одоо нөгөө нэг Бурайд хэлхийг ингээ багаас маань заасаар байгаад ингээ хөвшүүлсэн. Тэгээд ерөнхийдөө хилэн дээрээ л хин сайн тулдаал гарч ирсэн болов уу гэж бодож байна. За алтрагын наадам гэдэг маань маш их ач холбогдолтой Бурайд зан олныхоо өв соёл, ёс одоо уламжлалыг хойч үедээ одоо өвлүүлэн уламжладаг ийм сайхан ёс заншилтай наадам. Тэгээд энэ бага алтрагын наадам одоо яг одоо Хинтээ аймгийн Дадал сумын зохион байгуулагдаж байна. Миний хувьд гэх юм бол 18 настайгаас хойш одоо бага алтрагандаа оролцоод тэндээсээ шалгараад их алтраган руугаа оролцож ирсэн. За тэгээд 2000 20 жилийн өмнө Хинтээ аймгийн Бачрет сумын зохион байгуулагдсан бага алтраганд Дангина төрөлтөөр төрүүлээд юуны Улаан удаа хотод болж исэн их алтрагандаа оролцож тэндээсээ авьяаслаг Дангина гэдэг тийм үргэлжлэлийг авч ирсэн. Дараа нь 2 жилийн дараа Эрхүү хотод болсон одоо алтраганд бас одоо оролцоод Мотодшгүй Дангина гэсэн ийм үргэлжлэл бас авч ирсэн. Энэхүү алтрагын наадамд зөвхөн Бурайд хүн оролцно гэсэн хатуу шалгуур байдаггүй. Хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Гол нь Бурайд хэл аялгыг өөрт суулгасан байх. Бурайд дуу хуур бүжиг наадам, яруу найраг, шүлгийг уншдагаараа онцлог байх ёстой юм а. Цаашид бага алтрагын наадмыг их алтрагын наадмын өмнө Дадал суманд зохион байгуулж байхаар шийдвэр гарлаа. Нийтийн ардын иргэдийн хүртэл болох үүднээс нь бид нэр одоо Дадал сум маань өөрсдийн гарсан энэ уралдааныгаа сумандаа жил болгоом биш 2 жилд нэг удаа буюу нөгөө их алтрагныхаа жил зохион байгуулж Хинтээ аймгийнхаа сумд одоо Бурайд түмний дундаас ардын авьяастангуудаа тодруулах хэл соёлыг нийт иргэдтэй түгээн сурчлах зорилгоор одоо тавих тийм зорилго тавьчаад өөрсдөө төсөв мөнгөө тавиад энэ жилээс эхлээд ингээд зохион байгуулж байна. Одоо дараагийн алтрагны өмнө 2028 онд мөн бага алтрагныг сумандаа зохион байгуулнаа. Одоо хамт болоод энэ өдөртөнчөө бид хэдэн аймгийн хэмжээнд бүх хүмүүстийн хэмжээнд тараагаад бүгдийг нь оролцоо хангаж уралдаанаар онцлог болж байна. Хуушин Бэндэр ширээ Бачрет хамнаал 3 хондын дундаа болоод ирдэг байх юм бол энэ аймгийн хэмжээнд бол ханаараа өргөн дэлгэр болж байна. Тэгээд Бурайд хөлмнээ хэрэггээд өшөөлөг хөгшөөн тэр нь харагдж байна. Бүгд залуучуудаа өвлүүлэх гол зорилго нь бүгдүүд нэ айтаа Бурайдаар өглөө хань дуугардаг болж байна. Энэ бидний одоо амжилттай шилдэ. Бурайд хэл аялгыг залуучуудад өвлөн уламжлуулах, зааш сургах тал дээр цаашид бодлого болгон ажиллах шаардлага тулгарч байгааг зохион байгуулагчид болон шүүгчид онцолж байлаа. Хинтээ аймаг хүүхэд хөгжил хамгааллын бодлогоо хэрэгжүүлэхэд орон нутгаа бүсчлэн 4 хэсэгт хувааж гэр бүлийн хөгжлийн цогц үйлчлэгээний төв байгуулахаар төлөвлөсний дагуу Батнар суманд тус төв нэгдлээ. Энэхүү төвний Хинтээ аймгийн зүүн бүсийн сумдууд болох Бэрх, Батнаров, Норивлан, Баянова сумдын гэр бүл хүүхэд иргэдэд үйлчлэгээ үзүүлэх бүсчилсэн хэлбэрээр ажиллах юм а. Аймгийн засаг даргын 2025 оны 95 дугаар захирамжаар хэдэн жил Хинтээ аймгийн Борон дээр Батнаров сумдад нэг гэр бүлийн цогц үйлчлэгээний төвийг бүсчлэн байгуулах шийдвэр гарсан. За өнөө өрөөнд
байгууллагууд, сумдууд манай байгууллага хамтарч ажиллаад за Батноруу сум дээрх бүсийн төвийнхөө нээлтийг өнөөдөр хийж байна. За энэ яагаад гэр бүл чиглэсэн сургалт нөлөөллийн арга хэмжээ, хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ бүгдийг нэг цэгээс иргэдтэй хамгийн ойр цэгээс хүргэх юм зорилготой ийм үйлчилгээ байгаа. За энэ улсын хэмжээнд бол нодлон жил 3 аймагт бүсийн төв байгуулсан. За манай аймагт бол хамгийн анхны сумдын бүсийн төвийг байгуулсан ийм онцлог байгаа. Тэгээ энэ Батноруу сумдын бүсийн төв маань нориулан Баян овоо тэгээд Бэрх тосгоныг бас хамруулж энэ чиглэлээр ажиллах юм онцлогтой ийм бүтээл байна. Энэ одоо төвийг одоо яг одоо үйл ажиллагааг нь бүрэн дүрэн авч явахад ямар одоо мэрэгчлийн хүн одоо энд ажиллах ёстой гэсэн үг үү? За сумдтай бол нийгмийн ажилтнууд гэр бүл хүүхд төрлийн нийгмийн ажилтнууд ажиллаж байгаа. Энэ төв дээр бол сэтгэл зүйч ажиллаж байгаа. Сэтгэл зүйч нь манай мэрэгсэн ийм мэрэгчлээ ийм албаагч сумдынхаа бүсийнхээ сумдад ажиллаж гэр бүлийн чиглэлээр сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, хамгаалах туслах үйлчилгээ үзүүлэх юм онцлогтой. Тус төв нь иргэд олон нийтэд үн төлбөргүй мэрэгжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэн тодруулбал эрэгтэйчүүдийн эрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөө, хууль эрх зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө, хосын зөвлөгөө гээд иргэн өөрт болон гэр бүлдээ тулгамдж буй асуудлаа мэрэгжлийн зөвлөгөө авч асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм а. За ажилласан кейсүүд гэх юм бол ер нь бол нэлээх байгаа. За нийт тоогоороо гэх юм бол 8 сараас хойш ажиллаж эхлээд миний хувьд 2000-аад хүнд ажилласан байгаа. За 2000 хүнд маань болохоор зүүн бүсийн маань 3 сум гурлаа орж байгаа. За Батноруу, Баян овоо, Нориулан гэсэн 3 сум дээр. За кейсийн тоо гэх юм бол за гэр бүлийн хүчирхийлэл, за хүүхэдтэй үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ч юм уу. За тэгээд сургалтууд, за тэгээ явуулын үйл ажиллагаа гэдэг үйлчилгээ гэдэг мөн давхар явж байгаа. Тэгэхээр ийм төвтэй болох нь нэн шаардлага байсан гэж үзэж байгаа юу? Ер нь өмнө одоо ийм үйл ажиллагаа явуулах өрөө танхимгүй байхад хүндрэлтэй зүйлүүд ямар зүйл? Өөрөө за хөгжлийн төв байхгүй байхад бол зөвлөгөө өгөх газар байхгүй. Ганцаардлан зөвлөгөө өгөхөд одоо яг биднэрт яг ингээд хувийн орон зай хэрэгтэй шүү дээ. За яг тэр орон зайг маань одоо өгөх боломж байхгүй. Энд угсаа ажил явж байгаа төрийн ажил. За тэгээд тэрнээсээ гадна хөгжлийн төв нэгднэ гэдэг маань юугаараа давуу талтай вэ гэхлээр за хөдөө орон нутагт байгаа хүмүүс маань ер нь сэтгэл зүйн үйлчилгээ ер нь авах маш хомсдол байдаг. За аймгийн төвд ч гэсэн ер нь бол одоо л ингэж сэтгэл зүйч гэдэг хүмүүс илэрж олширч эхэлж байгаа. За хотод байдаг хүмүүс маань болохоор яг байнгын авах боломжтой. За одоо аймагт ингэж гараад ирлээ одоо үлдсэн нь болохоор хөдөө орон нутаг. Бүр яг хөдөө одоо сумдууд малчад иргэд маань үлдчихэд байгаа. За энийг отоор бид нэр үлдээхгүй тулд бүх иргэнд хүрч ажиллахын тулд одоо хөдөө орон нутагта хөгжлийн төвөө гэд нээсэн одоо хамгийн анхны жишг болж эхэлж байгаа. Хөгжлийн төв болж байгаа. За тэгээд мөн багийн өдөрлгүүдээр одоо хөдөө байдаг яг хайм сумын төв рүү орж ирэх боломжгүй малчтайгаа уулзж гин. За анзаарсан зөвлөгөө авах шаардлагатай хүмүүс байвал бид нартайгаа уулзж зөвлөгөө өгж байгаа. Иймэрхүү үйлчлэгнүүд явж байгаа. За хөгжлийн төв нээснээр болохоор иргэд маань за сэтгэл зүйн асуудал нь яг юу юм? За сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг маань бас яг ямар дараалалтай, яг ямар журамтай явдаг вэ? За хүүхдэд ерөн сэтгэл зүйн мэдлэг бага наснаас нь эхлээд хэрэгтэй юу? Ямар харилцаа хэрэгтэй? Хүүхдэд яаж харьцах вэ? За насны онцлог гэх мэтчлэн маш олон зүйлсүүдийг одоохондоо яг хөдөө орон нутагт байгаа хүмүүс мэдээлэлээс хол байдаг болохоор мэдэхгүй байгаа. За энийг бид нар баг-багаар хүргэж байгаа. За үеийнгийн дээрлэлт гэж юу вэ? Үйл хайхрах хүчирхийлэл гэдэг маань бас юу вэ гэдэг жишээл. За гэр бүлийн хүчирхийлэл маань ер нь хэдэн төрөлтэй байдгийг бид нар яаж энэс урьдчилан сэргийлэх вэ? За хэрвээ гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл одоо хэрхэн таслан зогсоох уу? Ямар бид нар тусламж авах боломжтой вэ гэх мэтчлийн зүйлсүүдийг хүүхдэд болон гэр бүл хөдөө малчдаа хүргэх боломжтой болж байгаа. Гэр бүлийн цогц үйлчлэгээний төвийг сумынхаа нийтлэг үйлчлэгээний 3 өрөө бүхий байрыг ашиглан дотоод нөөц боломжиндөө тулгуурлан тогтчулжээ. Ажлын 5 өдөр үйлчлэгээгээ үзүүлэх мэрэгжлийн төрийн албан хаагчийг тэд бэлтгэсэн байна. Зөвхөн төвөөр үйлчлэгээгээ үзүүлэх бус явуулан үйлчлэгээ үзүүлэх боломжтой юм а. За энэ гэр бүлийн цогц үйлчлэгээний төв Хэнтийн аймгийн хэмжээнд Боргондор Батноруу гэж өсчилсэн хэлбэрээр байгуулагдсан. Бид нар энэ одоо 8 айлын орон сууц буюу орон нутгийн өмчт байдаг байранда 3 өрөө байрыг гаргаж ингэж ажиллаж байна. Энэ дээр манай сэтгэл мэрэгсэн сэтгэл зүйч анхцуул хүүхэд гэр бүлээ хариуцсан Бадмаа гэсэн ийм 2 хүнтэй ажиллаж байгаа. Тэгээ сум орон бол энийг одоо бүсийн таталцлын төв Батноруу сум нөгөө талдаа энийг одоо цаашид гэр бүлийн дулаан уурын юмсгалыг бүрдүүлэхийн тулд төсөв одоо орон нутгийн хөгжил сангаасаа одоо цаашид дэмжиж энийг бол их сайхан байнгын үйл ажиллагаатай хүн болгон хүүхэд болгон ийшээ ирсэн ийм л төв болохыг зорж байгаа.
За орон нутаг аллагдсан багийн иргэд гэр бүлдээ тулгамдж буй асуудлаа шийдэхэд төрийн үйлчлэгээ дутмаг, мэрэгжлийн сэтгэл зүйч байдгүйгээс үүдэн салалт, үл ойлголцол, зөвлөгөө дутмаг байдаг байна. За Хинтээ аймгийн Бэрх хотоос бид мэдээлэл хүргэж байна. За Бэрх хотын Далдуурхай музей бол Монголын анхны Далдуурхай музей гэдгээр онцлогтой 2024 оны 8 дугаар сард бүрэн ашиглалтанд орж олонний хүртэл болсон. За энэ хүү Далдуурхай музей манд жилийн 4 улиралд хэвийн байдлаар ажиллаж байна. За 11 дугаар сарын 1-ээс 4 дугаар сарын 1-ний хооронд өвлийн цагийн хуваарьт ажилласан байна. За 4 дугаар сарын 1-ээс зуны цагийн хуваарьтаа шилжсэн байна. За энэ урхаа бол нийт 425 метрийн гүнтэй юм байна. За түүний 45 метрт нь Далдуурхай музейг бүтээн байгуулсан юм байна. За яг энэ коридор бол 862 метр юм урттай. За олон гоё онцлог бүтээн байгуулалтууд болон музейн үзмрүүд энд байна. Хинтээ аймгийн Бэрхийн уурхайн уулын цэхийн хэсгийг туршиглан Монголын Далдуурхай сургалт судалгаа аялал жуулчлалын төв байгуулагдсан дээр 2 жилийн нүрийг үзэж байна. Үйл ажиллагаанд тогтмолжсон уурхайчдын иргэд хөдөлмөрчдийн зорж очдог газрын нэг болжээ. Ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд бол иргэд нэлээдгүй бол мэддэг болсон байна. Тэгээд сүүлд бол дахиж нэмэлтээр зочдуулан болон рестораныг бол нэмж оруулснараа нэгсэндээ комплекс цогц байдлаар бол иргэдэд аялал жуулчлалыг бол үзүүлэх тийм боломжтойгоор л ажил явуулж байна да. Нийтдээ энд хичнээн бүтээн байгуулалтанд хичнээн хүн ажлын байраар хангагдаж байгаа. За орон нутгаас бол яг одоогоор 30 хүн бол ажлын байраар хангагдаад ажиллаа явж байгаа. За манай дээр яг 6 байгууламж бол тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. За бидэд яг цаашид яг зорилго гэвэл одоогоор яг одоо байгуулсан байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа авч явах, тэгээ менежмент дээр анхаарах, иргэдэд дүүгэн аялал жуулчлалыг нээлттэй ил тод үзүүлэх гэсэн тийм л зорилгод байгаа. За яг аялал жуулчлалын улиралтай их давхцуулаад ачаал их нэмэгддэг учраас тэр юунууд дээр л хамгийн сайн анхаарч явъя гэж бодоод байгаа л да. Үзэж байгаа хүмүүсийн ер нь сэтгэл хандлага ер нь байна. За үзэж байгаа хүмүүсийн сэтгэл бол маш ер нь бол өндөр байгаа. Яагаад гэвэл Монгол улсад маань байгаа ганцхан Далдуурхай музей. Дээр нь газрын гүнд байгуулагдсан их сонирхолтой байна. Мөн ирээд энэ Монголын нийт Далдуурхай, уурхайнуудын үг түүхүүдийг үзээд явж байгаа. Тэднийд ажиллаж исэн хүмүүс жирж гэн, тэдний үр хүүхдүүд жирж үзэж гэн. Тэр хүмүүст бол үнэхээр тэм сэтгэл ханамжтай байна л гэсэн тийм л үзүүлж. За 2025 оны 11-р сард музей үзмийн үн тарифт өөрчлөлт орж насанд хүрэгчид 35,000 төгрөг, 16-аас 18 насных нь 20,000 төгрөг, 6-аас 16 насных нь 5,000 төгрөг дотоод журам үйлчилдэг байна. Хол оройс ирж үзэх иргэдийн цуваа айлч улирал тасардаггүй бөгөөд оргил ачаалын үеийн 100 намрын улирал өрнөдөг байна. Доош ороод тэр нөө машин нь ямар байдаг юм те. Үзнэ. Тийм хүмүүс яаж ажилладаг. За газрын гүн 40 метрийн доор 45 метрийн доор байх ямар мэдрэмж ямар байсан? Аим хүүтэн байсан. Тэгээд эвгүй санагдсан. Манай нэг аавын дүүнээс нэг уур уурхаж байхгүй юу. Тэгээд бас дүүгийнхаа уцаар нэг ярьжсэн. Тэгээд бас нэг харчихсан. Тэгээ ирээд үтсэн чи ямар санагдчихэ? Ирээд үтсэн чи илүү бодтойсэн. Хаанаас ирж үзэж байгаа вэ? Улаанбаатараас. Тэгэхээр өвлийнхээ хаврынхаа амралтаар ирж үзэж байгаа юм биш үү? Энд чи ээж үзэх юм бол уул уурхай гэдэг юмыг ямар гэдгийг ойлгох юм байна. Бодтоор нас л хэлэх юм байна тий. Тэгэл юу юм бэ? Энэ Далдуурхай үүсч өгдсөн он цагийн дараалал тэгээд доторх ашиглалт малталт бүх юмыг ингээд харуулсан юм үзүй байт юм байна. Ер нь сэтгэл маш сайхан байлаа. Тэгээд уурхайчдын доторх ажиллаж исэн тухайн орчин, тэгээ үдийн цай, тэгээд бас тусламж авран туслах юуны эмэмлэгийн талаас юм тэр талын бүгдийн сайхан ингээд баримлаар боджуулаад харуулсан юм байна. Ер нь хүүхдүүд үзэхэд хэр тохиомжтой санагдаж байна. Тий гэр бүлэрээ ирээд бас үзээд ингээ явхад бас маш гоё юм байна. Тий амрах орчинтой ресторан юу бас дотроо байдаг юм байна. Хиймэл хүрхрээ гэдэл юмуд шарах юм зөндөө байна. Тий сайхан үз болсон байна. За газрын гүний 45 метрийн гүндэх уг бүтээн байгуулалт нь 181 метрийн урттай 7988 метр куб эзлэхүүнтэй 2466 метр куб талбай ба 5 танхимыг уулуурхайн музейн чиглэлээр бусад 12 танхимыг техникийн болон үйлчлэгээний чиглэлээр тогтжуулжээ.
Уурхайн тээврийн түүхийг харуулсан хэсэг уурхайчдын амрах байр, сургалтын танхим, очирван бурхны танхим, Монголын үйлдвэрлэлийн түүхийн танхим, Монголын уулуурхайн өрсөл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхэн танхим, Эрдэнэ төлтөрийн газрын нэрэмжит танхим, Мон Ростовитмед төрийн өмчөд үйлдвэрийн газрын түүхийн танхим, Оюутолгоон уурхайн түүхийн танхим, Уурхайчин цайны газар уулзалтын өрөө, хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, айцын өрөө, усан хүрхрээ зэрэг үзмийг нэг дороос үзэх боломжтой юм а. Шалтгаан нөхцийг тодруулбал төвлөрсөн хогийн цэгнээс үүдэх гал төмөр отроор явж буй малчид үнс нормыг зориултын төмөр таглаатай савнд хийхгүй байгаагаас үтсээр байна. Эдгээр нөхцөл шалтгаанаас болж ойт ойхээрийн төмөр 4 удаа бүртгэгдэж, гээр бэлчээр газрын төмөрөөр 9 удаа бүртгэгдэн мөн үетэй харьцуулбал 4-1-ээр өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн дуудлага бүрт аймаг сумдын онцгой байдлын газрын нийт 373 албагчид 69 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтрааж чаджээ. За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За Хинтээ аймгийн хэмжээнд бол объектын болон ойхээрийн төмөрүүд бол бас гаралт бол өмнөх оны хувьд харьцуултаа харахад бол объектын төмөр бол буурсан байгаа боловч ойхээрийн төмөр бол өссөн байна. За 2025 оны одоо 4 сарын 15-ны гэдэг юм өнөөдрийн байдлаар бол 9 удаагийн төмөр бүртгэгдсэн байсан бол өнөөдөр бол 13 удаагийн төмөр бүртгэгдсэн байна. Энийг дотор нь ангилаад авч үзэх юм бол 11 суманд одоо 13 удаагийн төмөр гарсан байна. За гарсан шалтгаан нөхцлүүдийг энэ графикоос ингээ харах юм бол ойт хээрийн бүсд бол 4 удаагийн төмөр, одоо тал хээрийн бүсд бол одоо 9 удаагийн төмөр гарч байна. За уг төмөрийн маань шалтгаан нөхцөл нь юм бол бас сумын нэгдсэн төвлөрсөн хогийн цэгүүд дээрээс гарч байгаа тохиолдлууд бас цөөнгүй хувийг эзэлж байна. За бас хүний үйл ажиллагаатай холбоотой буюу үнс нурам, ил задгаа асгснаас төмөрд савн таглаагүйгаас олж одоо ингээд малчид отроор явж байгаа эргээд тэнд гарч байгаа тохиолдолд бас нэлээдгүй бүртгэж байна. За 3 дахь шалтгаан гэх юм бол машин тэрэгний одоо яндагийн оч баригч гэдэг тийм ээ. Эсвэл тамхины ишийг тийм ээ унтраалгүй хайснаас үүдэлтэй гэсэн төмрүүд бол одоогийн байдлаар бол шалтгаан нөхцөл нь бол иймэрхүү нөхцлүүд бол бүртгэгдээд байна. Одоо уг одоо 13 удаагийн төмөрт бол одоо онцгой байдлын газраас бол 124 албаагч ажилласан байна. Цагдаагийн газраас маань бас намилтээр 10. За тэгээд сум орон нутгийн мэрэгжлийн ангиудаас одоо 239. Одоо уг гарсан 13 төмрийг унтраахад бол нийт 373 албаагч 69 техник хэрэгсэлтэйгээр бол үүрэг гүйцэтгэж богино хугацаанд цомготхон дарж ажиллаад байна онцгой байдлын газраас. Тий одоо хаврын хуурайлттай цаг маань хуулиндаа заасан байгаа шүү дээ. 3 сарын 15-наас 6 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааг заасан байгаа. Одоо энэ маань бол талдаа орж ийн гэхэд өмнөх онд бол би түрүүнд өртсөнтэй 9 гарсан байсан бол одоо ингээд 13 гарчаад байна. Иймийн учраас одоо ард иргэдтэй онцгой байдлын зүгээс хандаж хэлэхэд одоо хувь хүнийхээ аюулгүй байдал тийм ээ ухамсарлаач гэж хэлмээр байна. Объектын гал төмрийн хувьд авч үзвэл энэ онд 32 тохиолдол бүртгэгдснээс Хэрлэн суманд 13, бусад сумдад 19 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн үетэй харьцуулахад 27%-аар буурч иргэдийн анхаарал үгүй байдал, цахилгаан тогоо залгаатай орхих, чанаргүй плетик болон арцайдаг ашиглах, шар ус шатаахтай холбоотойгоор гал төмөр гарсаар байна гэлээ. За Хинтээ аймгийн хэмжээнд ерөнхийдөө амьдар сууж байгаа айл өрхөд ерөнхийдөө одоо уран 7 цаг ирж байгаатай холбогдсон тог цахилгааны ашиглалт ихсэж байна. Үүн дээр анхаарал болгоомжгүй тэгээд цахилгаан тогоо болон цахилгаан плеткүүдийг залгаатай орхиж байна. Үүнээс шалтгаалаад гал төмрийг гарах эрсдэл нөхцөл нь бүрдэж байна. Үүн дээрээс хөрөмжлүүлээд иргэдтэй хэлэхэд залгасан бол салгаж тэгээд гарахаасаа өмнө тог цахилгаанаар маш сайн шалгаж байгаарай. Сая бол хугацаа алдаагүй үндсэн дээрээс ирсэн учраас гал төмөр гарахаас өмнө салгалаа. Тэгээд шар өвсний дуудлага маш хэмжээгээр ирж байгаа. Айл амьд зэр нь хашаандаа өнчмөр шар өвс болон хамхуул өвс одоо хийсч ирсэн. Эдгээрийг шатаахгүй тэгээд зориултын хаях талбайд нь ачуулж хавьялаарай гэдэг сэрэмжлэг мэдээ хүргэж байна. За энэ дээр болохоор одоо тухайн орчин суугчид дуудлага мэдээллийг өгсөн.
Тэгэхээр эхлэр ч бас хугацаа алцсан 10-20 минутын хугацаанд нэг хуурай тоогоо залгаатай хэмжээний утаа ялгарчиж хоолоо мэдгэцгүй болж хаалттай хаалганы ард бүр нэвчиж гарсны ард дээрээс дуудлага мэдээлэл ирсний ард тэгж өгсөн. Хугацаа бол ерөнхийдөө хожуу хөгжинэ гэж ойлгож болно. Эзэнгүй байсан учраас. Энэ жилийн цаг агаарын хувьд 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15 хүртэл хуураших төлөвтэй байгаа учраас иргэн бүрэх хариуцлагатай байж галын аюулгүй байдлаас үржилсэн сэргийлэх энгийн дүрмийг мөрдөн сонор сэрэмжээ алдалгүй аюулгүй байдлаа хангаж чадвал галт төмрийн эрсдлийг бүрэн бууруулах боломжтой гэдгийг онцгой байдлын газраас зөвлөж байна. Монгол цэргийн баярын өдөрт зориулан Хинтээ аймгийн удирдлагууд Хуранта Цолтонгууд ардын журам цэргийн анхны хорон дарга партизан Пунцгийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. За үүний дараа Чингисийн төв талбайд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг сурчлан танилцсан өдөрлөг үзүүлбэрүүдийг иргэд олон нийт Төгсг ангийн сурагчид зориулан зохион байгууллаа. За жил болгон бид хүн бас Монгол цэргийнхаа баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм уламжлалтай. За аймгийн засаг даргын захирамж гаргаж одоо бид бүхэн энэ жил энэ ойн баяраа угтаж зохицлуур тэмцээнийг зохион байгуулж байгаа. Нийтдээ 8 төрлийн зохицлуур тэмцээнийг зохион байгуулж явуулж байгаа. За Энтэй аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид одоо бас энд идэвхтэй хамрагдж байгаа. Мөн энэ жилийн одоо бас онцлог гэх юм бол Хурандаа цол Монгол улсад Хурандаа цол олгож ирсний бас түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тийм учраас Хинтийн нутагтаа ажиллаж амьдарч байгаа. За мөн одоо тэтгэвэр чөлөөндөө гарсан хурандаанаараа бас урьж авчран бид бүхэн хүндэтгэл үзүүлэх ийм арга хэмжээг давхар зохион байгуулж байгаа. За нөгөөтэйгөр мөн одоо энэ арга хэмжээний үеэр Хинтээ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудынхаа үйл ажиллагааг орон нутгийн ард иргэд хүүхэд залуучуудад сурталчлах. За мөн одоо энэ хүүхэд залуучуудад цэрэг их оронч үзэл хүмүүжил суулгах энэ чиглэлийн арга хэмжээнд бас давхар зохион байгуулж ингээд явж байгаа. Монгол улсад Хурандаа цолыг 1936 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд Хинтээ аймгаас нийт 170 гаруй Хурандаа цолтон төрсэн байна. Түүний хоёр нь эмэгтэй хүн бөгөөд хамгийн сүүлд 2025 онд шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын даргын тушаалаар эмэгтэй Хурандаа цолтонтой болсон байна. Өдгөө аймаг орон нутагтаа амьдарч байгаа болон төрийн ажил эрхэлж буй 10 гаруй Хурандаа цолтонгуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. За энэ жилийн хувьд бол одоо бас онцлогтой болж байна. За учир нь гэвэл Монгол улсад Хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хинтээ аймгаас төрөн гарсан Хурандаа цолтонгууд тэр дундаа одоо аймагт одоо ажиллаж амьдарч чөлөөндөө гарсан энэ Хурандаа нартаа хүндэтгэл үзүүлж байгаагаараа бас онцлогтой болж байна. За би шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Улаанбаатар хотод шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төр хур амралтын газар энэ даргаар ажиллаж байгаа хугацаанд 9 сарын 16-нд зэвсэг түвшний жанжин штабын тушаалаар Хурандаа цол авсан байгаа. Тэгээд 11 сараас нутагтаа эргэж ирж ажиллаж байгаа. Ер нь бол анх Хинтээ аймгийн татварын хэлтсэд бичих хэрэгээр ажлын гараагаа эхлүүлсэн. Тэгээд тэнд 1 жил ажиллаад дараа нь шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагт тооцооны нэгтлэн бодгочоор орж ажилласан. 2003 оноос одоо хүртэл ингээд нийтдээ 23 дахь жилдээ ажиллаж байна. За Монгол улс Хурандаа цол үүсэн байгуулсан 90 жилийн ой болж байгаа юм байна. За энэ том арга хэмжээ маш сайхан арга хэмжээ болж бид бүгдийг Хурандаа нарыг одоо хүндэтгэн хүлээж авч байгаад маш их баяртай байна. Ер нь бол Хурандаа гэдэг бол бас эрхэм дээд цол дэлхийн нийтийн цол байдаг. Тэгээ энэ цолыг бол бас хүлээж авч цолоос хөндлөж ингэж явна гэдэг бас сайхан. За энэ эрхэм цолыг бол би 20 жил зүүсэн байна. Наа хойно энэ чи яасан ч 2003 онд нөгөө гамсаас малхтай хувьд батлагдаад 2004 оноос нөгөө ижил чиг үүрэгтэй байгууллагууд нэгтгэсэн. Тэгэхэд би анхныхан дараагаар очиад манай Энхбаатар миний орлогцоор ажиллаж байгаад Өвөр хангаан аймгийн албаны дараагаар явсан. Тэрнээс хойш бол одоо бас одоо би чинь 36 жил манай Энхбаатар 38 жил бас надаас хойш арай дүүлдээ. Тэгээд энэ байна. За өнөөдөр л сайхан өдөр болж байна. Тийм Хурандаа цол би бас 90 жилийн ой тохиож байна. За мөн одоо зөвсөлтний маань 105 жилийн ой одоо манай аймгийн одоо
хүчний байгууллагууд маань ёсол төгөлдөр сайхан тэмдэглэж байна. Энэ арга хэмжээг одоо зохион байгуулсан одоо даргын хамгийн газар засаг дарга одоо тэргийн штабынхаа хамт олонноос ажиллана хэлээ. Өсвөрийн охид хөвгүүдэд зэрэг эх орон чөлөөийг төлөвшүүлэх, мэрэгжил сонголтонд нь нөлөөлөх зорилгоор тусгай чиг үүргийн байгууллагуудын тоног төхөөрөмж, тусгай хэрэгслүүдээр үсгэлэн дэлгэсэн бөгөөд сурагчид биечлэн танилцсан нь энэ өдрийн онцлог байсан юм а. Төрийн албын зэрэг цагдаа нарын дэм зэвсэг бөө ер нь бүгднгээр л танилцж байна. Ирсэндээ ер нь үдсэндээ харамсахгүй байна уу? Харамсахгүй л танилцсан. Ер нь том болоод ямар мөрөглөө юм бол гэж бодож байна. Ер нь бол юужсэн барилгын инженер болно гэж одоо төлөвлөж байгаа. Цэрэгт явна гэдэг чинь эрэгтэй хүмүүсийн бас үүрэг байдаг шүү дээ. Явъя гэж боддоггүй. Ер нь бол явна. Явна гэж бодож байгаа. Тэмүүжин сургуулиас 3 дугаар сургуулиас ирж 10 дугаар анги. Ямар санагдаж байна? Гоё юм байна. Гоё ингээд харж исэн буунуудаа ингээ өөрөө барьж үзээ тэгээ сонирхоод ер нь гоё юм байна. Ер нь ирээдүйд ямар мөрөглөө болъё гэж бодож байгаа вэ? Тэгээд ер нь тэгэл багшил болно. Ер нь тэгтээ цэрэг төрөл явнаа тэгээд. Цэрэгт явнаа. Цэрэг эх орон жүслийг эндээс одоо авч чадчих байгаа. Гоё юм байна. Өстой сонирхолтой юм байна. Үзмээр санагдаж байна. Эртдээ бас харамсахгүй. Гоё юм. Өстой гоё. Гоё юуна? Юу нэлээд чам таалагдаж байна? Аль цагдаа нарын бөө хуучин утсан. Онцгойг. Ер нь өмнө харж байгаагүй техник хэрэгслүүдийг барьж үзэж харж байгаа шиг байж тээ. За ер нь ирээдүйд ямар мөрөглөө болъё гэж бодож байгаа багш. За цэрэгт явна гэж боддгоо. За эх оронч цэргийн төлөвшлийг эндээс мэдэрч чадчихэв нөө. Энэ хавар ер нь бол өөрөө ингээд танин мэдхүйг хөгжүүлээд тэгээд бас маш олон шинэ зэвсгүүдийг бас харж яг боддоор харж үзлээ. Тэгээд өнөөдрийн тэмцээний нас үзэг сэтгэлтэй байгаа яг цагдаа хүн яг юу хийдэг хий бас энэчээс харж авч байна би. За Хинтээ аймгийн хүчний байгууллагуудын дунд олон төрлийн тэмцээнүүдийг уламжлалт болгон зохион байгуулан шилдэг байгууллагуудыг тодрууллаа. Нийлбэр оноогоор Хинтээ аймгийн онцгой байдлын газар тэргүүлсэн бол Удаах байранд Хилийн цэргийн тэг 287-аар 3 дахь байранд Хинтээ аймгийн цагдаагийн газар тус эзэлсэн байна. Энэхүү гэрэлтийн гэрчлэгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ Хинтээ аймагт 2013-2015 онуудад 2022 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж нийт 35 хосыг батламжлаад байна. Гэрэлтийн гэрчлэгээ гардуулах ёслол нь хосуудын аль биесны гэр бүл болсныг батламжлуулах дурсамжтай мөч үлдээх зорилготой ёслол хүндэтгэлийн арга хэмжээ юм а. За өнөөдөр 5 гэр бүл гэрэлтээ батлуулж тангараа өргөсөн байна. За хамгийн анх бол 2013 онд хийжсэн. За тэгээд түүний дараа 15 онд бас нэг хосын гэрэлтийг баталж байлаа. За үүнээс хойш одоо 2022 оноос ахуулаад тасралтгүйгээр одоо яг 6 дахь удаа энэ гэр бүлийг батлах ёслолын арга хэмжээ маань ерөнхийдөө явдаг болж байна. За жилээс жилдээ ерөнхийдөө оролцох хосуудын маань тоо нэмэгдэж тэ одоогийн байдлаар 34 хос хамрагдсан байна. За уг ёслолыг ерөнхийдөө зохион байгуулж байгаагийн ач холбогдол нь бол яг уу гэхээр орон нутагт төдийлөн гэр бүлийн хаяг дурсгалт хамгийн дурсгалт мөчөөр мөхөлж үлдээх тийм мөч байдгүй. За үүнийг бол албан ёсны хүндэтгэлтэйгээр зохион байгуулдаг ийм одоо ач холбогдолтой болж байгаа. За ингэснээрээ бол яг уу гэхээр гэр бүлийн нэр хүнд гэр бүлийн бат байх холбоо ерөнхийдөө бол улам батчиж бэхжиж байна. Дээрээс нь гэр бүлийн бас нэг таатай соёлыг олон улсын гэр бүлийн өдрөөрөө түгээж байгаа ийм хэлбэр болж байгаамаа. Ер нь одоо гэр батламжлах гэр бүлээдээ ер нь хаанаас та бүхэн холбогдож байна? Багтай ярьж байна уу? Байгууллагатай ярьж байна уу? Хүмүүс хэр дуртай байна? За өмнө нь бол яг үхээр байгууллагуудаас их санал тавьдаг байлаа. Нээлттэй иргэдийн дундаас зар явуулж байна. За өнгөрсөн одоо жилүүдэд өвчлэн нөгөө яг байгууллагаараа жишээлбэл цагдаагийн албаа хөгжид нэг хэсэг болоо онцгойгийн нэг хэсэг албаа хөгжидээр дуулаа. За энэ жил бол цагдаа онцгой шүүхийн шийдвэр гүйцэтгэл тэгээ манай хэрлэн сумын иргэд за мөн үлзий тосгоны иргэн төр хамрагдсан онцлог боллоо. Ер нь бол чөлөөтэй нээлттэй зар маань явдаг байгаа. Залуу хосууд гэрэлтэй батлуулаагүй олон жил хамтран амьдарсан байдаг үгээд гэр бүлээ батлуулахын ач холбогдлыг хараах мэддэггүй гэр бүлүүд олон байсаар байна. За өнөөдрийн хамгийн залуу гэр бүл нь 20 настай бол хамгийн ахмад гэр бүл нь 50 настай хосууд гэрэлтэй баталгаажууллаа. За Харанхуйгийн Золцоо гэдэг Архангай аймгийн Эрдэм алсны яг өнөөдөр ингээд Хэмээн ингээд ажлаас албан газраас ингээд цагдаагийн байгууллагаас гэрэлтийн маань ингээд буцааж өгч байгаа маш баяртай байна. Хайр маань одоо харьлаад хэдэн жил болж байна? 6 жил. Хэдэн хүүхдийн аав ээж болов? Нэг хүүтэй. Амар догдолж байна.
гоё юм. Хандаа хайртай шүү. Чамаараа үргэлж бахархдаг шүү. Үргэлж ад жаргалтай эрүүлийн хурдтай амьдрнаа гайсаа. За сэтгэл хөндөр байна. За миний би 90 нурын ганц юм одоо Хинтээ аймгийнхаа цагдаагийн газарт одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. Юуны түрүүнд их нэртэй маш их хайртай шүү. Тэгээ энэ өдрийг ингээд их төлөвлөсөө би өөрөө айгүй эхнэрэл нэг 20-ны даашны зөмсгөл ингэж байх юмсан гэж айгүй боддог байсан. За тэгээ юуны түрүүнд Хинтээ аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн болон хэв журмын хамт олондоо маш их баярлсан гэдгээ энэ завшааны дайланд булаад хэлье. Намайг Ганцхан их амгалан гэдэг Хинтээ аймгийн онцгой байдлын газар 2023 оны 7 сарын 7-нд анх ажилд орсон. Өдөө хүртэл тэр өнөр гэр бүл дотор орж хамт ажиллаж явсан их баяртай байна. Өнөөдөр хайрт гэргийн бям зөгтөөгөө нөгөө гэрэлтэй батлуулж байгаад их баяртай байна. Их хаз жаргалтай. Гэргийн сэтгэлийг сонсъё. За өнөөдөр маш их гоё өдөр байна. Тэгээд Хинтээ аймагт ирээд ажиллаж амьдарч байгаа. За аль нутгийн гоё? Сүхбаатар аймгаас ирж Хинтэд ажиллаж амьдарч байгаадаа баяртай наа. Хиндэ андаж ажиллахад хайртай шүү. Тэгээд ажлынхны хамт олонд бас баярлаа гэж хэлмээр байна. Өнөөдөр одоо бүсгүйчүүдийн маань сүсэн хүлээдэг бас юм сайхан өдөр ялангуяа одоо 20,000 гэвлөр өмснө гэдэг бол өөрөө их гоё шүү дээ. Санагдаж байна. Үнэхээр гоё юм. Үгээр хэлэх аргагүй гоё өдөр болж байна. За гэр бүлийнхээ амьдралыг цааш нь та яаж бас төсөөлж байгаа вэ? Одоо тэгэл энэ Хинтэд төвлөрөх бодолтойгаа. Тэгээ илүү их өнөр өгөх юм болно. Онцгой байдлын нийт талбай агчтай бүгдэнд нь маш их баярлалаа. Мундаг хамт олон шүү та нарыг хэлмээр байна. За орон нутагт гэрэл ёслолын өргөө хараахан байхгүй ч гэлээ төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр цагдаа онцгой тусгай хүчний байгууллагуудын албанхан агчдыг оролцуулан тасралтгүйгээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг. За гэр бүлийн хариуцлага бие биенээ гэсэн харилцан хүндэтгэх тогтвортой бат бөх харилцаатай байхын ач холбогдлыг олон нийтэд сурсан таниулах зорилго бүхий энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагддаг уламжлалтай юм а. За энэхүү бүсийн зөвлөгөөнд гэмт хэрэгээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл цагдаагийн ерхий газрын харв тамхитай тэмцэх алба, эрүүгийн цагдаагийн албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, экологийн цагдаагийн албаны хүрээлэн боршны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, ургамал хамгааллын эрдэмшлгээний хүрээлэн, дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн зүүн бүсийн салбар зөвлөл болон Хинтээ, Дорно, Сүхбаатар, Дорногоо аймагуудын гэмт хэрэгээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм а. За энэ жил бол бид энэ мал хулгайлах гэмт хэрэг бас энэ бүс нутагт одоо илүү одоо өсөж байна. За дээр нь энэ мансууруулах болон сэтгцнүүлэх бодистой холбоотой дүнтэй холбоотой гэмт хэрэгүүдийг Монгол улсын хэмжээнд ч гэсэн одоо нэлээд төгшөр одоо дагуулж ингэж байгаа гэмт хэрэг. Тийм учраас энэ гэмт хэрэгүүдийг нэмж оруулаад ингээд яг одоо нэгдсэн за дээр нь одоо цаг хугацаа мөнгө хөрөнгө санхүү бас хэмнэж олон төрлийн одоо зөвлөгөөнүүдийг тус тусад нь хийхээс илүү нэг одоо бүсийн зөвлөгөөн дээрээ бүгдийг хамтдаад хийя гэдэг. Ингээд төв зөвлөлөөс бас энэ саналыг гаргаад за бид одоо зөвлөж аваад ингээд Дорногоо аймгийг нэмж оруулаад ингээд хийж байгаагаараа бас онцлог. За тэгээд энэ одоо гэмтэргүүдийг бид одоо урьдчилан сэргийлэх энэ чиглэл дээр бол нэлээд ахиц дэвшил гарна гэж ингэж ойлгож байгаа. За зүүн аймагт мансууруулах сэтгцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг харьцангуй бага бүртгэгдэж байгаа хэдий ч өртөж байгаа насны хувьд өсвөр нас буюу 13-аас 18 насны хүүхдүүд холбогдож байгаа нь анхаарал татаж байна. За мансууруулах сэтгцэд бодистой холбоотой гэмт хэрэг бол манай улсад одоо өсөх хандлагатай байна. За 2030 он хүртэл одоо бид нэр үлдгэж болцсохгүй гэмт хэргийг одоо тоо мэдэн дээр ингээд дүн шинжилгээ хийхээр 30 орчим хувиар нэмэгдэж болцсохгүй гэсэн ийм тоо гараад байгаа. За 100 аймагуудын хувьд бол төвийн бүсийг бодвол харьцангуй бүртгэгдсэн гэмт хэргийн тоо цөөн. Гэхдээ гэмт хэрэг бүртгэгдэж байгаа. За энэ төрлийн гэмт хэрэг нь өөрөө нууц далд аргаар нуугдмал байдлаар үлддэг учраас хэдий илрүүлж гаргаж ирж байж тэр хэрэг олон ингээд бүртгэгддэг ил болдог гэсэн. Тэгэхээр одоо цөөн тоогоор бүртгэж байна гэдэг нь энэ гэмт хэрэг байхгүй гэж ойлгож болохгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд энэ гэмт хэрэг зүүн аймагуудад бүртгэж байна гэдэг бол нууц далд аргаар байна. Тэрийг олж илрүүлэх ажлыг улам эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй гэж одоо үзэж өнөөдөр бид энэ хилцүүлгийг зүүн аймагуд зохион байгуулж байгаа юм аа. За энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь ерөөсөө 13-аас 18 насны хүүхдүүд, дээрээс нь 18-аас 25 насны
залуучууд дийлэнх одоо гэмтрийн холбогдож бүртгэгддэг. За энэ болохоор нийт холбогдсон хүмүүсийн бараг 80 орчим хувийг ингээ эзэлдэг. Тэгэхээр энэ хүүхд залуучуудаа бид нар бас энэ төрлийн гэмтрийг хорт зуршлаас хамгаалах зайлшгүй шаардлагатай насны байдлыг харуулдаг. За харин мал хулгайлах гэмтрийн гарал зүүн бүс нутагт улсын дунджаас дээгүр буюу эхний 3-т эрмэлэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн 40% тус бус нутаг ганцаараа эзэлж байна. Ихэвчлэн 25-аас 50 насны иргэд гэмт хэрэгт холбогдож байгаа бол цаашид малын хулгайг бууруулах тал дээр малчид орон нутгийн холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатайг мэргэжлийн байгууллага онцоллоо. Сүүлийн 95 жилийн судалгааг авч үзэх юм бол 103 аймагт бол тогтмол жил бол мал хулгайлах гэмт хэрэг бол буурж байгаа. Гэхдээ улсын хэмжээнд бүртгэж байгаа нийт гэмт хэргийн 40 орчим хувийг 103 аймагт бүртгэж байгаа мал хулгай эзэлдэг. Тухайлбал одоо өртөж байгаа насныхан хувьд гэдэг юм уу те аль аймаг илүү одоо мал хулгайтай байгаа бол ер нь 103 аймаг ер нь бол чигт улсын хэмжээнд бол эхний 3-т одоо гэмтрийн гарал мал хулгайлах гэмтрийн гаралт бол эхний 3-т бол байгаа. 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа нэрийн хуульд шинээр мал хулгайлах гэмт хэрэг гэдэг маань тусдаа зөвлөлтөж орж ирсэн. За ер нь бол ялын бодлого бол харьцангуй чангарсан. Урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдүгээр малчин өргөхүүд маань малчид маань малаа байнга хариул малгайтай байлгах шаардлагатай байна. За 103 аймгийн хувьд нөгөө харьцангуй бод мал ихтэй бус аймгаа бодох юм бол тийм учраас нөгөө шин төрлийн урьдчилан сэргийлэх одоо арга хэмжээнүүд буюу одоо нөгөө малта чип суулгах, GPS суулгах энэ тал дээр бас илүү энэ арга хэмжээний болж зохиомжтой. За үүнээс гадна энэ мал эмнэлгийн захим гарал үүслийн гэрчлэгийн одоо энэ олголт болон одоо нэг хяналт тавих энэ эрхүй субъектүүд нь энэ дээр бас онцгой анхаарах шаардлагатай. Манай иргэд маань болохоор гарал үүслийн гэрчлэгийг авахдаа ерөөхдөө уцаар яриад малын эмчрэг өгөөд аваад байгаа. Энэ нь бол тэр журамдаа бол өөр заагдсан байдаг бод малыг тухайн яг бодит зургийг оруулах хэрэгтэй гэдэг энэ тал дээр бол жоохон хэрэгжилт хангалтгүй байгаа. Тэгээ энэ дээр анхаарах юм бол ерөөдөө бас мал хулгайлах гэмтрээс урьдчилан сэргийлэх нэлийн томоохон ажиллаа. За зүүн бүс нутгийн хувьд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт улирлын чанартай байх нь элбэг байна. Тодруулбал талхээрийн бүс нутаг учраас ойхрын төмөрт илүү өртөмтгий за зуны улиралд ховор ан амьтныг аанах гэмт хэрэг буурахгүй байгаа нөхцөл шаардлага бүртгэгдэж байна. Одоо энэ болж байгаа одоо энэ холбогдох 4 аймагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ер нь гаралт яг нь аль төрлийн гэмт хэрэг илүү ус хандлагатай. За 103 аймаг болон Дорногов аймгийн хувьд газар нутгийн онцгой шалтгаалаад хууль бусаар ан агнах гэмт хэрэг мөн хууль бусаар байгалийн хомдлыг бэлтгэх мөн ой хээрийн төмөр гэсэн гэмт хэрэгүүд гочлон гарах магадлалтай байдаг. За эдгээр гэмт хэрэгүүд нь бас дандаа улирлын чанартай гардаг бас төмөр гэж хэлбэл хавар намрын хөрөжлөлийн үеэр ан гэмт хэрэг хвчлэн зуны улирал те хавар хомдлыг бэлтгэх гэмт хэрэг бас мөн зуны улиралд улирлын чанартай гардаг гэмтэргүүд байдаг. Хууль бусаар ан агнах гэмтэр улсын хэмжээнд бол нэлээд өндөр бүртгэгдэх гэмтгийн тоонд ордог. За тоогоор бол нэг эхнээсээ 3-4 ч юм уу бүртгэгдэж байдаг. За эрүүгийн хууль заснараа хууль бусаар хонин ховор амьтныг агнасан тохиолдолд торгох, хорихал шийдэх санкцтай. Дээрээс нэмээд энэ амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг 3 дахин үржүүлээд хохирлыг хөндөөлөх тийм хуулийн санкцтай. За баруун болон хойд бүсийн аймагт утганд харьцангуй бага. Гэхдээ бага гэж тавьчих. Гэхдээ бага тавьчих болохгүй. Энэ төрлийн гэмтээр жил иргэсэн тодорхой хэмжээнд нэмэгдээл байгаа. Тэгэхээр энд гэмтээс урьдчилан чиглэлээр тодорхой ажил арга зохиох нь зүйтэй. За уулзалтын үр дүнд хүрээлэн буй орчин мал хулгайлах, масууруулах, эм сэтгцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хэрхэн уялдаа холбоотой ажиллах, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад шаардлагатай ажлуудыг шат тараатаагаар зохион байгуулахад илэрхийлж байлаа. Хинтээ аймгийн Хэрлэн сумаас суурин газар үүсч хөгжсөний 200 жилийн ог тохиолдолон анх удаа Чингис хотын шилдэг багш уралдааныг зарлаж 3 сарын турш шалгаруултыг явуулж шилдэгүүдийг өнөөдөр тодрууллаа. Шилдэг багшийн уралдаанд нийт 80 гаруй багшийн бүтээл ирсэн бөгөөд шагналт байранд орсон багш нарыг 300-аас 2 сая төгрөгөөр шагнан урамшууллаа. За өнөөдөр 3 сарын хугацаанд манай Чингис хотын 11 цэцэрлэг 5 сургуулийн одоо бага ангийн багш нар сургуулийн өмнөх
боловсролын багш нар дээр нь одоо тус багш нар маань одоо бас 3 сарын хугацаанд өдөржингийн дагуу бас амжилттай сайхан уралдлаа. Тэгээ өнөөдөр шилдэг багш нар маань шалгарч шагнадаа гардаж явж байна. Тэгээд энэ боловсролын салбарын ажиллаж байгаа багш нарыг одоо алдаршуулах, за ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан дурсах, солилцох зөвхөн одоо чиглэл хотгохгүйгээр аймгийн хэмжээнд, бүсийн хэмжээнд одоо бас энэ багш нараа бас таниулах энэ одоо арга хэмжээ маань амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Тэгээд нийтдээ 80 гаруй багш нар энэ уралдаанд оролцсон. Тэгээд шилдэг одоо 15 багш нар одоо өнөөдөр шагнадаа гардаж явж байна. Тэгээд өөр хоорондоо мэдлэг ур чадвараа солилцож одоо бас амжилттай сайхан оролцлоо. За энэ арга хэмжээг санаачилж зохион байгуулсан, хамтарч ажилласан олон бас одоо байгууллагууд байгаа. Тэгээд санхүүжилтийн хувьд бид нэг 20 орчим сая төгрөгийн шагналын сантаагаар одоо энэ тэмцээн уралдаанд хамгийн анхтай зохион байгуулж одоо дараа жил болгон одоо уламжлалт зохион байгуулахаар одоо тогтоод. Шилдэг багшийн уралдаанд нийт 80 гаруй багшийн бүтээл оролцсон бөгөөд шагналт баримт орсон багш нар 300-аас 2 сая төгрөгөөр шагнан урамшуулгдсан байна. За Хэрсэн сумын хэмжээнд 11 цэцэрлэг 5 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд багшаас гадна цэцэрлэгийн туслах багш нарын дунд шалгуултыг явуулсан, анх удаага туслах багш нарыг боддоор үнэлж урамшуулсан онцлог байлаа. Шилдэг болж одоо хамт олоноо төлөөж шагналыг авч байгаадаа бас маш их баяртай байна. Тэгээд сүүбийн багш гэдэг бол мэдээж маш их хариуцлагатай ажил. Бага насны хүүхдүүдийг одоо сая Эрдэнэтэр дарга хэллээ, Чингис хотын иргэдийг ямар хүн болж, ямар иргэн болж төлөвшүүлэх вэ гэдэг бол биднээс хамааралтай. Бид нар Чингис хотынхаа иргэдийг зөв сайхан төлөвшүүлж хүмүүжүүлэх юм бол хүмүүс хүүхдүүд маань цаашаагаа тэгээд зөв хүмүүжлэлтэй болж явна гэж боддог болохоор бас би энэ ажлаа хамгийн хариуцлагатай ажил гэж боддог. Тэр нь ажилдаа дуртай, хүүхдэд таартай ийм багш байна. Ер нь бол хамгийн анх бол эссе бичлэг байсан. Тэгээ эссе бичлэгээ бичээд хажуугаар нөгөө хийж байгаа ажлынхаа төлөвлөгөө явуулсан байсан. Тэгээ эндээс улбаалаа дараагийн шатанд орсон байхгүй юу. Тэгээд ер нь бол яг маш их олон чадвартай багш нар байгаа. Тэгээ өрсөлдөгчд олон учраас ерөнхийдөө уралдаан тэмцээнд оролцож байгаа нэхээсээ эдгөө өөрийнхөө ажлын арга барил туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх ийм л зорилготойгоор энэ тэмцээнд оролцсон. Тэгээд түрүүсэндээ маш их баяртай байгаа. Энэ уралдаанд ороод ингээд амжилттай орсон баяртай. Хэдэн жил багшиж байгаа багшаараа? 16 жил багшиж байгаа. Энэ тэмцээний онцлогуд бас ингээд туслах багш гэж юу гэдэг юм бэ? Багштай хамтарч яадаг юм те? Хүүхдийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах, ямар хүүхдэд ямар дадлаг олгох юм. Энэ бүгдийг одоо багштайгаа хамтраад туслах багш Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Хэрсэн сумын засаг даргын тамгын газар ажилласан бөгөөд нийт шагналын сан 20 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шагналын сан улам нэмэгдүүлэн ажиллана гэлээ. 39 удаагийн номын баярыг 2 сараас эхлүүлэн уншиж судлын илтгэлийн уралдаан их хаттын соёлт бичиг мэнөө бичиг үсгийн баяр хан хинтийнхэн хамтдаа уншия аян Чойнмын ертөнц уран уншлагын уралдаан, инээдэм уншигчдын уулзалт, номын ертөнц дүрийн парад, уншаач андаа унсан номын тэмдэглэл хөтлөх уралдаан, миний анхны ном комикс ном бүтээх, зайрмагтай ном зэрэг олон бүтээч үйл ажиллагааг 3 сарын турш зохион байгуулжээ. Бүгдээрийн үндэсний бичиг соёл номын өдрийн мэндийг хүргэе. За манай номын сангаас 2 сараас эхлээд номын баяртаа бэлтгээд урьдчилаад эрдэм шилжлэгийн баг хурал. За энийг болохоор номын салбартаа зориулж зохион байгуулсан. Ахлах дунд ангийн хүүхдүүдээ болохоор илтгэлийн уралдаан. За итгэл эрдэм шилжлэгийн хурал нь гол онцлог нь гэхээр илтгэл гэхэд аймаг орон нутгийнхаа зохиолчдыг тухайн орон нутгтаа байгаа зохиолчдоо судлах, тэрийг нээн илрүүлэх, түгээн дэдгэрүүлэх, алдаршуулах ийм зорилготой байсан бол номын санд зориулсан илтгэлийн уралдаан, эрдэм шилжлэгийн баг хурал маань болохоор номын санд чи яг мэргэжлийн ажлаа судлах, сурчлах, тэрийг хүмүүн олон танилцуулах ийм зорилгоор ийм хоёр ажлаа урьдчилан зохион байгуулсан. За яг одоо энэ талбай дээр болохоор номын ертөнц уншигчдын дүрийн парад маань зохион байгуулагдаж байна. За энд одоогоор 5 сургуулийн 100 гаруй хүүхдүүд цэцэрлэгийн болохоор 11 цэцэрлэгийн 12 бүлгийн хүүхдүүд оролцож байна. За сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд номын хорхойтон болох олон талт ажлыг зохион байгуулсан нь Хинтээ аймгаас түрэн гарсан зохиолч Яруу найрагчдын бүтээлийг судлан шинжилж уншиж судлын илтгэлийн уралдааныг зохион байгуулсан нь сурагчдад олон талын мэдлэг олгосон уралдаан болжээ. Илтгэлийн садмын цалмын бор өндрөөс гаралтай зохиолч араа бичсэн. Би яг анх удаа орж ирсэн болохоор бас
Энэ удаад яг анх удаа илтгэлийн юмд ороод тэгээд Содомын цалман гэ бор өндрийн хүнээрээ хийсэн айгүй баяртай байгаа. Ер нь бол Содомын цалман зохиол бүтээлүүдээс нь төрүүлсэн. Гэтэ яг голдоо өвгөн уурхаачин гэх яг уурхаан төлөвийн юугаар л бичсэн. Яг л манай аав маань өөрөө уурхаачин тийм болохоор тэр юуны илүү сэтгэл дайрах юмсан болохоор Ялуулах унснаа илэрхийлээд өөрийнхөө толгойн дотор багтаахаар өдөр болгон биш ч гэсэн 7 хоногт ядаж 2-3 удаа гэсэн. Тэгээд сэтгэл бол маш өндөр байна. Ер нь 1-р ангид ороод уншиж игснээсээ хойш л ном уншсан. Тэгээд хаydаас завсарлах үе байгаа ч гэсэн заавал ном унших хэрэгтэй гэж боддог. Сургуулийн өмнөх боловсрал, ерхий боловсролын сургуулийн багаангийн сурагчдын дунд номын ертөнц дөрвийн парадыг зохион байгуулсан сонирхолтой бүтээлч арга хэмжээ оллоо. Цэцэрлэгийн насны хүүхдүүд үлгэрийн баатруудыг амьлуулж жүжигчсэн тоглолт хийсэн бол багаангийн сурагчид өөрийн дуртай киноны баатруудаа хувьсан байлаа. Далайн дэрэмч гэдэг киногоо ер нь үзсэн үү? Үзээгүй юу? Ер нь ийм л байдаг гэж бодож байгаа юу? Чам таалагдж байна уу ер нь? За нүүр мөр энэ гой хувцсыг хэн бэлдээд өгсөн? Ээж болчихсон. Ер нь ягаад далайн дэрэмчин болъё гэж бодсон? Манай Сарангагийн баг гэдэг баг дэдэг байхгүй би. Тэгээ Сарангаа болохоор тэгээ дээр Бэрэмэн хотын хөгжимчд гээд тэрэн дээр 1-р дэрэмчин, 2-р дэрэмчин, 3-р дэрэмчин гээд би 1-р дэрэмчнийг нуусан. За чамд өрчин таалагдж байна уу? Таалагдж байгаа. Хайр бодлосон. За энэ хувцсны санаа хэн гаргасан? Манай ээж гаргасан, тэгээ аав гаргасан. Түүтэйгээ хамт хувцас өмсөн юм уу? Тийм. За чамд ер нь ямар зөгч гин үү? Зөгчээсэн. За Harry Potter-ыг ер нь үзэж байгаа юу? Үзэж байгаа. За өнөөдөр намын баяр ямар болж байна? Гоё наа. Чиний хувцас тайлбарлаа юу өмссөн? Ийм хоёр зүйлт өмсөө тэгээд ийм дохиотой ирсэн. Тэгээ өмсөн тэгээд зангиг нь уйд юм байлээ. Зангиг нь уяа тэгээд ийм тэмдэгтэй. Ийм тэмдэгтэй. Нүмергүй өмсөн тий. За бид нар 5 дахь сургуулийн 2 дугаар ангийн секц 3 бүлгийн 83 хүүхэд номын баярт өнөөдөр оролцож байна. За ангиуд одоо 3 4 5 6-аараа нийлээд үлгэрийн баатруудын өөр өөр төр хувирсан байгаа. Тэгээд Жонон баг, Гүнж, Цэсэнгаа баг, Долоодой, мөн Маша Баавгай тэгээд Алиса гайхамшигын оронд өшөө тоглоомын түүх мэтийн зөндөө дөрүүд байна. Номын ер нь хүүхдүүдэд хар багаас нь ном унших тал дээр ер нь яаж анхаарлаа хандуулж байгаа? Номын төв номын сангаас зохион байгуулдаг номын тэмдэглэл мөн одоо өдөр болгон үлгэр унсан номынхоо тэмдэглэл бичих мөн зурах будах аргаар номын тэмдэглэлийг байнга ном уншуулах харахтай суралцдаг мөн ангидаа номын сантай болоод номын сангаа харивчуулаад эцэг эхчүүдээр ном унших талаар итгэжүүлж ажиллаж байгаа. За уншаач хандаа уншсан номын тэмдэглэл хөтлөх хуралдаанд Тэмүүжин сургуулийн 2 ангийн сурагчид хамгийн олон ном уншиж номын тэмдэглэл хөтлсөн шилдэг ангаар шалгарлаа. За манай анги 40 сурагчтай одоо уншсан номын тэмдэглэл хөтлөх хуралдаанд 2 дахь удаага оролцож байна. Эхний номтой өвөл уралдаанд оролцоод дэд байр эзэлсэн. Одоо хаврын аялалд оролцоод тэргэн байр эзэлсэн. Хүүхдүүд дунджаар бол 19 номыг уншсан байгаа. Тэгээ 19 номныхоо тэмдэглэлийг хөтлөөд ингээд оролцоод анги хамт олноороо тэргэн байр эзэлсэн байгаа. За Хинтээ аймгийн нийтийн номын сангийн хамт олон Үндэсний номын сангийн дээд шагнал болох ном цом шагналаар мөн шагнагдсан байна.